радио 8-ны уралгуун дээр сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдах. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн агент цаг мөчөд радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгаа гисүрэтагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 27-ны мегмар гарагийн Яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. Студид хөтлөгч Мега, Чимба, Анжга, Гэрлээ, Нариулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар ажиллаж байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Олон улсын Улаанбаатарын сургууль дэлхийд гарах гарц гисүрэтагаар за мөн Аржанчуулангийн анхны ундрагаас авсан Аршаан хандгатай жанчуулан хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв газрын диважнд гэдэг сэдвээр ярилцсан. Хайнаа юм уу? За 1787 Английн далайчин Гэрлээ, Мега, Чимба, Анжга нар далаад аялж явнаа. За. Төсөөлөрөө. За, хоёлаа нэг юм гоё нөгөө нэг корсеттой палаж малачтай. Яг нэг тийм За, төсөөлөгдсөн. Бид хоёр далаан дээр юм чи. За, онгоцны ахмад болон онгоцон дээр гүйцэтгэх ажил үргүүдээ сонгоно. За. Би нөгөө нэг загасны үлдэгдэл далаал хайдаг хүн болъё. Тийм ямар ажил вэ дээ? Кинон дээр гарч л идэг штэ. Загас магасны үлдэгдэл далаал ингээ шидэд идэг штэ. Загасгүй юу ихэ? Загас байхгүй. Үлдэгдэл ясыг нь гэж яадаг. Цэвэрлэн гэсэн юм шүү. Цэвэрлэгээ хий. За. Ер нь бол усан онгоц цэвэрлэх гэж л байгаа юм. Би юу яа? Юу цэвэрлэхээ хийдгийг загасны ясаа юм байж. Би ч гайх. Зүгээр цэвэрлэх чи хийлгээ. Тийм ямар ажил юм чи. Айгуу соёлтой ороод байдаг. Тий. Би гой дуран бариад их газар гэдэг ингээд холыг харж байдаг. Дээрээс бүр дээр сууж байгаа. Дээрээс сууж байгаа. Маш шахам байгаа гэж байна. Ингэж ингээд дуран Наач амар дий өнч өгөхөр ажил. Ийм дуран тэр үед байхгүй. Нэг дурангаар харна ингээд татдаг. За. Их газар гэж хэлдэг. Хэрвээ ингэж байгаа бол би ахмад болъё да. Капитан уу? Тэгээ. За би тэгвэл яаштай капитаны туслах. Ойлэр эндээсээ байлтыг. Бооцмон чи ингээд дөө нэг юун дээр. Гүү бэлэн би капитаны юу алээ? Охин болъё. За одоо тусах. Капитаны хөргөн болъё. Бүгдээр хаваатлаа. Балиар цусаар цонгоц байж яасан. Яасан балиар цусаар цонгоц вэ? За тэгвэл онгоцны үйлчлэгч тэгээд тэр нөгөө их газар гэж зарладаг хүн яс шидэгч гэдэг байна. Яс шидэгч яс шидэгч үйлчлэгч шиг. Тэгэхээр нэг сонио оройнгүй амтан лөө заавал очих юм шиг тийм эмэгтэй санагдав. Чи угаасаа бид нар дарс марс хунгалж өгнө штэ. Гүү би эрэгтэй хүмүүстээр ормооргүй. Өдөр чи ясаа шидэд оройн чи угаас капитаны туслагч нь угаасаа ахмад туслах хоёр. Ахмадын туслагч нь бол угаасаа таанусыг удирднаа л гэсэн. Манай ахмад бол угаасаа онгоцоолж болоод нь. Өглөөний давцан дээр хэн юу хийх үү гэдгийг чинь гэрлээл хэлнэ шүү дээ. За. Арс аваадрыг үл тэгэл үг дугуйл аваачих. Тэр ч өгнө угаасаа. За. Аялж яваад газрын диважин тайти арал дээр ирчээ. За арал, жимс, гахаамах бүх зүйл элбэг. Энэ арлынхан залуухан царайлгаараа алдартай. Гэвч хоорондоо ганцаарчлан уулзсан л бол ойртохгүй байхыг хэвийн биш зүйл гэж үздэг аж. Энэ яг юу гэсэн үг юм бол? Чи бата яг юу гэсэн үг чи нэг тайлбарлаа та. Энэ чи болохоор далаагаа эхлээд харсан хүний үед. Их газар гэж тайлбар яадаг харсан хүний үед хэлээдэг те. Одоо царайлаг залуучууд бүсгүүчүүд ганцаарлаж уулзах юм бол За яадаг. Ойртох. Жан. Ойртох цэг гэдэг. За гацаанаас. Тэгснэ яа гинэ за. Тэгээд арлын ёс заншлыг хүндэтгэн дагахгүй гинэ. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ? Одоо жишээ нь ингээд хоёулаа уулзлаа штэ. За. Тэгээ хоёулах нь уулзч штэ. Тэгэх юм бол тэр арлынхан ингээд ёс заншлаа биелүүлж одоо ойртох нь байна. Тэгэхээр одоо ингэж байгаа юм уу? Би нөгөө боловсралгүй цэвэрлэгч байгаа. За одоо их чинь арай жаахан боловсралтайгаар тайлбарлаад үгүй заяа. Ингэж юм байна л да. Одоо бид нар ингээд энэ тайти арал дээр буурчлаа штэ. За ингээд жимс өнөө байна. Чиний дуртай жимс чинь. Миний дуртай гахаа мох өнөө байна заяа. За ингээд идэж уугаад ингээд элбэг сайхан байжсэн чинь. Гой залуучууд хүүхнүүд бас байна. Гой залуучууд хүүхнүүд бас байгаа. Тэнгүүд
чи битээр ингээд нэг залуудаа тусгаалаад уулзах юм бол ингээд ойртгол юм байна л да. Тэнгүүд энэ нь арлын ёс заншил гээд тэнгүүд арлынхаа ёс заншлыг дагахгүй л гээд байгаа юм байна. Даа штэ. Би шууд ихлэ Харахаа газараа уулзаа явчих. Би зүгээр цэвэрлэгчийн хувцсыг тайлж хаяал тэгэл уулзаал явчих. Тэ чамбаглаад хариулах хэвээр. Яг юу зүгээр энэ тайтын арлын хувьд болохоор их өрмөс арл юм байл л да. Тэгээд одоо жишээ нь яг уулзчаад хэрвээ ойртохгүй бол бас эмэгтэй нь ингээд доромжлол гэж үздэг ч юм уу те нөгөө хүн нь. Тий. Үе тэгэд ямар аимшиг хүмүүс байгаа штэ гой залуу хүүхэн байгаа юм ч тэгэл уулзаал явчих штэ тий. Чи юу юм тийм амар хэцүү байгаа. Амар easy юм байна штэ. Үгүй тэгээ хэрвээ чи ингээд ариун цагаахнаараа үлдэх юм бол чамайг идчихнэ. Яарта ядах юм баагүй. Тэрөөсөө Орон нэг хүүхэн байсан мэт хаана нэлээ. Тэгээ ерөөсөө өөхгүй уулзхуул гэдэг байна. Хин угаасаа ямар айгүй амархал юм байна шүү. Уулзаал явчих штэ. Үгүй. Чи болохоор уулзахгүй мó? Юу ч гэсэн байдлаа. Хүү яа. Би байдлаа харахгүй. Хаач баяацсан. Мэдгүй. Яац та яац. Чи сүүн цагаан сэтгэл гаргаад байгаа юм шүү. Гүү яац. Яг энэ түүхэл яац. Юу болсон? Түүхэд яг юу болсон юм бэ? Богооны бодол дээр юу болсон? Юу болсон? Би чимбаг сагсаар цагс болоод нэг хоцсон шүү. Гүү тэгэд сагстай яасан. Би сагсны талбайд малгай үлдсэн байдаг шүү. Тэгээ яасан. Тэгээд идсэн юм уу? Яасан. Идүүлээд үү. Татгуугаа идсэн юм уу? Яасан бүр. Чимбаг манай байгууллагын ингээд ганц спортсмен залуу штэ. Тэгээд надаа хожигдсандаа эсвэл наар унаад байгаа юм уу? Яг яагаад? Мэдгүй тий идүүлсэн. Чи бүр пог болсон юм уу? За арлын ёс заншлыг дагна гэхээр чи ганцаарл ч уулзахгүй байхаас боломжтой. Та зүгээр дугаа даг. Дагыг өөрөө ингээд энэ хүн чи даахгүй гэдэг. Үгүй наадхан чинь нэг арга байгаа шүү дээ. Нөгөө дээрээ сууж байгаа болцсон байгаа. Мангар Гадруу бикээр дээрээ. Би ясаа шиг мэдтгүй. Анжихаа нэг хүнтэй явчлаа. хош хараад уус гэж үгээд. Далаа. Тэрлээ 44 хүнтэйгээ цуг явдаа. арай ихтэй дээ шүү. Нэг өдөр 44 арай хагартай. 45 дахь тэгээ болно. Нэг өдөр арай ч дээ. Гэмана хоёр тишээгээ гүйдгээ балаарэ. Яаси. Яадги. Хоёр аваагны дунд гүйгээд чинь. Нэг амтантай нэг хүн тэгээд. За анж яах вэ? Би зөвшөөрнө. Би ер нь амьд үлдэхийн төлөө ерөөсөө тэр 44 арай хурцтнаа усаас арай ч тэр та юундаа эмзэглээд. 8 байхад яг тэр тайтигийн хүүхнүүд чинь амар тарган шүү. Та яаж мэдж байгаа? Тайти гэдэг чинь одоо энэ мауричуудын нэг нөхдүүд байхгүй. Ер нь бол ийм тарган затгалангаараа алдартай. Юмс гахаамаа гэдэл гівч байгаа хүүхнүүд шүү дээ. Ер нь Тэгээ наач 1790 он шүү дээ. Тухайд бас гайгүй байсан гэж магадгүй шүү дээ. Ер нь тарган байсан баг. Гү тэ тарган хүүхэнтэй яаж хараа. Яад яахчгүй. Зүгээр. Айгу амны алдсан их чинь. Зүгээр яахчгүй. За бид гурав бол яан чи бол яахчгүй юм байна те. Мэдрэлтэй л шонгоо модон дээр сууж байгаа юм байна те. Айгу мэдрэл залуу. Яачаал та шон дээр нь бүжиглүүлчихээ л да бүгд. За. Бууж ирвэл идүүлнэ шүү. За Улаанбаатар хотод 17 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар ар жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан хамтран ажиллаж байгаа. За. Арчаар амьд ордог. Ястай анжаа олстой үнэхээр мэдж байгаа. Байнга хэрэглэгч чинь. Үнэхээр амьд ордог. Яг үнэндээ те ингээд нэг юм хүний ходоодонд ингээд нэг юм зогсгүй байдал үүсчдэг штэ. Яг тэр үед соёлтой. Яг тэр үед штэ. Нэг юм том савтай хандгаатай жанчуулан хүтнэр ууцсан байхад бол ер нь зохистой байдал үүсдэг байгаа шүү. Ходоодонд зохисгүй байдал цуснд бас гэж. Тэгэхэд бол ходоо тавьцаа бол зохистой байдал дороо бий болдог байгаа шүү. Ходоодонд зохисгүй байдал, цуснд зохисгүй байдал, толгойд зохисгүй байдал үүсэж байгаа шүү дээ. Угаасаа манай эмч бааран бод уу гэсэн юм аа. Ер нь бол 5 дахь өдөр ер нь бол их оройн жоохон зохисгүй болдог байгаа. Манай эмч бааран бод уу гэсэн байгаа. Зохисгүй байдалтай сэрнэ штэ. Тийм штэ. 5 дахьд бол өстой мэдрэхгүй штэ. Айгуу зохистой явж байгаа. Ашаа болохоор сэтгэл зүйн хувьд айгуу өөрөө гэхдээ зүгээр ус уухаар нэг орохгүй байгаад байгаа хэрнээ. Аршаа ууж биеийн цай гэж бодохоор бас нэг орхон хүртэл шал өөрөө байдаг шүү дээ.
Хурш энэ тардаа ингэж штэ. Спортоор хичээлдэж байгаа хүмүүс за тэр тусмаа манай бүхчүүд за аюу тийм өндөр ачаалтай бэлтгэл тэгээд одоо наадвал чи наадмын бэлтгэлдээ гарч эхэлж байгаа штэ. Маш их хөлс урсгаж хөлсөөрөө эрдэс бойцсон алддгаа. За тэр үедээ одоо хангалттай жанжуулаа аршаанаар нөгтөхөө гэж одоо гүндүүгөө яриа нэвтрүүлгээр манай дархан авраг өсөх баяр маань дархан авраг Сүхбаатар мал ярьсан тохиолдол одоо гарсан байна. Борлуулалт нүссэн гэсэн. Төгсөн наад чинь ингээд тэд борлуулалт нүссэн гэсэн. Харин тийм гинэ. Жанжуулангийн уц руу бүр ингээд өмнөхөөсөө дуудлага ирээд байхаар ингээд гайхаад нэг дуудлагаас нь асуусан чинь ийм нэвтрүүлэг үзээд гээд хэлээд тэгээд ямар зохистой үйл явдал болоо. Тэгээд эднийх ягаад нөө хандгаатай жанжуулан бид нар нөө илүү гэж үзээд байгаа юм гэхэлэр эднийх одоо эн чинь нэг ундраг байгаа штэ. Одоо энэ Ашааны чи гарч байгаа ундраг энийг 2011 онд эднийх хамгаалтанд аваад яг тэнцэнээсээ савлаад байгаа байхгүй. Ямар ч богордлоор оруулахгүй байлгаж хаад тэнцэнээсээ савлж байгаа. Би ч бас нэг ингээд нэг жоохон би тааруу явдггүй гэвэл явдаг. Гэхдээ яг ингээд зураг хөргийг харж байгаа. Хандгаатай нь энэ байна гэд. Бас яг хандгаатайг нь авна шүү. За бас ингэж байна. Хөлсөөрөө бас эрдэс бойцоо алдаад байгаа хүмүүс одоо эрдэс бойцоо нөхөхөөс гадна жин хасах гэдэг бол тамирчийн хувьд айгүй том асуудал шүү дээ. Тэгсэн чинь одоо манай Монгол Улсын гавьяа тамирчин Цэндбаатар яасан байх нь өөрөө хангалттай жанжуулын хэлсэн гэж штэ. Одоо ингээд жин хасж байгаа тамирчид бас энэ Ашааны хэлсэн шүрмэс татхгүй гэж хэлсэн гэж. Одоо тэгэхээр яасан баг нь маавны агуулгадаад байна гэсэн үг штэ тэр чинь тий. За тэгээ та өөрийн болоо хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брэндэд дэмжээрэй. Хандгаатай жанжуулан аршаа ус. За утасны дугаар нь 88 55 37 73 Facebook нь болохоор хандгаатай жанжуулан гэж байгаа юм байна. Сайн байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ар жанжуулангийн анхны ундрагаас олсон Ашаан хандгаатай жанжуулан хамтран ажиллаж байна. Баярлалаа. Энэ хоёр ч тус дорчээ. За дараагийн асуулт анжгаа дээр ирж байгаа шүү. За Арлынхны хаан болох боломжтой бол уйгуул иргэдийг боолчилж шин дүрм журм зохиох уу? Ямар дүрм зохиох вэ гэж байна. Алагдмүү. үгүй. Би ерөөсөө хязгаарч хаамаа болохгүй. Ер нь бол зүгээр мөрөөрөө тэр тарган бүдүүн гоё анаа нартай байж байгаа л тэгэл явахыг бодно. Өмнө нь бас ингэж яваад өгсөн хүмүүсийн тухай би түүхийг мэднэ л дээ. Болдгоо байхгүй юу? Надад ч далжаад гинт нэг өдөр итчдэг юм. Гэхдээ яагаад та нар нөгөө юу Мадагаскарыг мэдэн штэ. Мадагаскар дээр яг нөгөө тав чинь ингээд юу яагаад буруу онгоцсонтой суугаад яг нэг тийм арал дээр ирдэг штэ. Тэгвэл баахан жижиг амттай төгөөдтэй нүүдэл чинь ингээд суугаад байдаг. Лемүрүүдийн хаан баанд болчих. Та тэрний хаан болмоор байгаа. Халаатай мөөд. Та жижигхэн завин дээр ахмад болно гэчээд ийм гоё арлын хаан болох боломжийг алдлаа гэж юу? Тин байдаг залуучууд чинь бүгдээрээ туранхаа гэж байгаа штэ. Хүшээ. Би бол яштэй тий одоо эмэг тэнд одоо ихийн эрт ясмаас тогтоогоод юугүй зүгээр мөрөөрөө тэгээ 44 залуутайгаа сайхан байж байгаа тэгээ буцхаа бод. Тэгээ бүр шүпркү гэж ярьдаг гэсэн штэ. Юус хагаараад байгаа юм. Үгүй шүпркү уугийн барих гэж нөө. За шүпркү гэж. Анжгаа дээр бол хаа хатан болохгүй байна. За чи миний дүү яах вэ? Гүнж олно. Йоо. Тэгэл би ерөөсөө бөвөржи, аварж бөвөржи гэж яриад байгаа байхгүй. Хүй, чамд ямар нэгэн тийм нэг аав ээж бэж чи тэр гүнж болно штэ. Аав ээж тасаа. Чи зүгээр энэ хар чамбаг хаан болгоод өөрөө хатан болчихсон. Яг үнэ. Би өөрөө хатан болъё гээл. Энийг тэр шонгийн модноос нь буулгаж ир. Үгүй юу ямаар байгаа байхгүй да. Би бүр яг ингээд дээрлэж амтармаар байгаа байхгүй да. За яг хааныгаа дээрлэх үү? Хангалттай дээрлгүүлнэ. Тэгсэн чинь нэг мэдс яг хутга барьцаагаа ард ингээд байж ивэл яах вэ? Чим баа юу? Хар хуу хар санаатай шүү. Нөөч чинь харуулахгүй ингэж тэр дээр нь байлгаж хагаад танаа тайти аралд тэнгэрээс ханхуу бууж ирлээ гэд нөөд чинь доошоо Бодлож бууж. Тэнгүүд сандан ханхуу. Танаа арлыганда хинтэж ороод л таа үгүй. Дандан шоо гэдэг нэртэй. Сандан шоо. Одоо тэгээд хаан болгоод бол болохоос та. Би тэнгүүд оройн гэдэг дээшээ уучмаар байгаа байхгүй яаж маа. Чи тэгвэл ганцаараа хаан болж байгаа юм чинь хаан болох хүн тэнд шин дүрм журм зохиох уу гэсэн. За чи л одоо зохиох нь штэ. Бид коммунизм байгуулна. Амар хэрэг бурхан минь. Энэ хоёроо уулздгийг нь болоод 3-3-аараа уулздаг болгоо. Зөвхөн хаатай уулзгаа гэж. Зөвхөн хаатай уулзчих. 3-аараа уулзах. Нэг заавал Заавал нэг хүн хангалттай бишээс учраас яг ингэх гээд
цагаа үлээгээд байж ирсэн байх шүү дээ. Бүгдийг нь өөрөө Цагаа үлээгээд- болохгүй. Гурваараа уулзсан. Тэгтээ нэг нь заавал хаан байна. Бэлэр яг тэгэх байгаа байхгүй юу? Ятгаа Наад би чи авлаа бичээд маа таслах. Яа, шиг хөө би хатаа биш гүнж. Гүнж гэж чи шууд хатна л болно шүү дээ. Хатан болцсон уу? Тий. Би ихлэ хүүхдээ болоо чи тэг гүнж нь болох хэрэгтэй юм шүү. Тийм шүү дээ, тийм шүү дээ. Чи чимаагийн хүүхд нэж гүнж Ааман нь болж олж шүү. Чи манай хүүхдийг том болоо суух хүртлээ чи манай туслахыг хийж. Би өөрөө хатна уу? боожоо. Зөв. За энэ хоёр тэнд хаан хата хоёр болоод үлдчихлээ. Өөр нэг жоохон айтайхан гоё дүрм мөрөм зохиолдоо. Дүрм үү? Аа. Хаата хоёр л зориулсан дүрм их байна да юм. Ингэж болохгүй юу? Хараас ирсэн хүмүүс ажил хийхгүй гэж болохгүй юу? Болно штэ. Надад яг Үс хэдүүлээ баг бүгдээр ажил хийхгүй юм шүү дээ. Харин тийм ууг нь тэр нэг тарган хүүгнүүдтэйгээ л гівчимээр байна би. Би нөгөө 44 залуугаа дунд гिचмээр байна. Харин тийм нэг хийж тийшээ босмооргүй. Өөрөн шин дүрм гаргалаа. Хүүхнүүд 60 кг-аас доошо турж ингээ. Яа. Хэдүүлээ гэхдээ тэнтэг идэж удаж ямар ясаар агаад Гэтэ амар надаас нэг хамгийн гой санагдаж байгаа нь шүү дээ. Баахан дарга өгнүүдийн дунд ороод нөгөө турн мурн гэж адилхан тэгээ таргалаас яхаа хэлж бүгдээрээ тарга юм чи тээ. Газрын деваж юм чи ер нь хэдүүлээ ажил мажил санаа зовх юм байна үү? байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ тий. Гэхдээ ер нь гэхдээ юу Юу сунарт санаа зовх юм Би аа. өдөрт 760 удаа чимбахаар хөлөө барилмаар байгаа. Йоо. Чи чам 760 зарц гаргаад өгчлээ. Үгүй би танил барилмаар байгаа байхгүй юу? хүний хань ижил юм бол гэж. Хүний айж хань ижил юм бол. Хаа хөл барихгүй ч уран батлаа. Хаа үгүй зөвшөөрч миний сэтгэлгээс Ши толгой бүндгс. Тий. Стагаа юм байна. Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар хурмаа хийгээд бас рын аялал өнгөө хоёроо Мандагт компани. За бас рын аялалтай урамшуулыг Мандагт компани зарлалаа. Хурмаа ихээр төлөвлөж байгаа бүх асуудалтай дуулгахад 600 хүртэлх зочид хүлээж авах Triple Event Hall, за Event Ballroom, уламжлалт соёлоор шингээх их хөргөө Glory Resort-ыг сонгон хурмын захиалга хийвэл бас рын аялал бэлгэлэх гайхалтай урамшуулаа зарлалаа. Энд чинь 3 өөр газар шүү. Одоо тэр Glory Resort-нд тэрэлжид байгаа. Triple Event Hall нэг өөр газар байгаа. Event Ballroom бас нэг өөр газар байгаа. Нэг нь их найдад, нэг нь баруун дөрөв зам Triple жилүү. Event Hall нь их 86 Оо, төгрөгтэй. яг үнэн. За, ингээд дэлгэрэнгүй мэдээллийн та 77 10 77 88 дугаараас аваарай. Хурмаа игээд бас раа аялалда өнгөө Мандагт компани 77 10 77 88. Ингээд өдрийн нэмжээ ажиллагч Мандагт компани баярлаа. баярлаа. За дараагийн асуулт руу орё манайхаа. Одоо дөрөв дэх асуулт над дээр ирсэн үү те. За Чимба мега 2 хаан хатам 2 болоод бит 2 зүгээр мөрөөрөө арт твэрээ. За Таймаа гэж байж. арал дээр ингээд хэдийнэ амьдраад 5 сар болжээ манайхаа. За. Нутг руугаа буцах уу, өргөжлүүлээд амьдрах уу гинэ. Өө би нутг руугаа буцлаа 5 сар янаaf хангалттай. Би юу яаш тэ би одоо 5 сарын хугацаанд бүр хэдэн зуун мянган удаа хөлөө барилсан ба би хөлөө барилаад байж байна. Тамгойд одоо хөл барьсан байгаа. Одоо буцмаар гэнэ. Өө чи тэгээд хатнаа орхоо явж байгаа мүү те? Аа. Хоёлоо чи бүр triple event хоолоор юу явчих Хоёр ч вэ? одоо бүр ямар амар юм бэ? Басар мараа тэмдэглээд Шинэ хаан гаргаж өглөө. Шот. Чи анжаахыг болоод өгсөн. Гүгү би байж гэх. Би байж яа. Би наашаа цаашаа. Би үл Чимбай дээр явлаа хоёр үлдгээ. Би одоо анжаах хойд аваа болгож болох. Одоо ингээд шинэ хааны хаттууд шууд шинэ хаанд шууд штэ. Би хайчих юм. Шууд хатан болно. Шуудлаа. Их хатнараа байх юм уу? Хэвэр. Ямар муу гардыг. Бүр сая ихсэнтэй. Мега нэг. Яг тэр дээр тавьсан. Яма яах ч. За тэгвэл Чимбай дээр явлаа та хоёр үлд. Тэгээ та хоёр 5 жилийн дараа ирсэн. Баах бүлтгэр. Бүдө болохоор. Нөө хараа ирснүүдийн харал байхгүй. Бүгд хаацуудын харал болсон. Шинэ хаантаа ингээд 5 сар болоо явж байгаа шүү дээ. Аа. Тэгээ хуучин хатан ингээд юм жоохон жирмээ болц 5 сар нэлээд цондоо цөвлөж байгаа шүү дээ тэр. Тэр нэг айлтар хараа өгч өрнөө.
Тэр нэг хар хөвгтэй чи яах юм бэ? Ямар ад үзэлтэй л хажуудлын ард руу явуулгаас. Юу гэсэн үг юм та яасан муухай. Зүч мүчгээ нэрлээд байв. Хатны навч үлдчихэд хүүхдийн гэсэн хайрлагад хэрэгтэй шүү дээ. Зүчгэж нэрлээд хойдлын ард руу явуулчих. Хүүхдийг нь хайрлахгүй зайлэрэ. Зүчгэж нэрлээд алтан орны ард руу явууллаа. Би юу яа хүүхдийг нь хайрлахгүй хүүхдтэйгээ зүг живж үх нь яа. Йоо ямар амар хэрэг. Хүрээ нэрээ манай найруулагч санд асуулга оруулсан штэ манайхаа. Ингэсэн штэ та таачийн арал дээр үлдэх үү? Нэгд нь үгүй. Хамгийн ихний явах боломжоор буцна гэсэн. Хоёрт нь үлдэж хэсэг амьдраад багийнхантайгаа хамт буцна. Гуравт нь үлдэж гэр бүл зохиож амьдрна. Дөрөвт нь арлын хаан болно гэсэн манайхаа санд асуулганд төвтэй оролцоорой. Заваараа дарлын хаан болно. Бөөнөр хаан болох. Тэгээд ч нөгөө явахгүй үлдвэл бас тэр чи их орноос оруулж байгаа шүү дээ. Одоо бид нөгөө хаан дээр үеийн одоо английн завар явж байгаа шүү дээ. Танаа тэр хаан хурж ирээд намайг толгойг авч идэл зөндөө юм бодлоо. Гүй нүг удаж ирэх байхаа те ирж очих. Гүй энэ ер нь ирж очихын хэдэн сар жил болох юм бид нар. Наад чи 1700 он юм бол дэлхийг тойрч амжаагүй шахам уу штэ. Тэгээд хин чин бол хин нөө нэг юу 1 2 3 за бас. За тэгээ санаж байгаа. Би яасан гин. жил 6 сар лав явсан. Тийм үү тэгэхээр чи ирж очихын 3 жил юм байна те. Тийм байгаас те. Тийм байгаас. Асайс. Хөөе чимба хойдоо тэгээд ихтэй харахад бол жил 6 сар болох юм уу? Ямар амар хэрэг. Тэгээд хамгийн гол нь дараагийн экспедиц Би ч бүр ихтэй. олохгүйгүй юу гэдэг чинь байна штэ. Та хэдэг жил хагас болж байгаа чи би ч тэр өвгөн хаанаараа хөдөө бариулсан. Юу яриад байгаа чи? Нөхрөө юу гэсэн? Чи хар залуу нөхрөө өвгөн гэсэн юм уу? Юу гэсэн Чи ханигаа юу гэсэн чи? Ханигаа яаж байгаа чи? Та хойдоо болсон мэт дээ. Йой. Үгэн хаан гэдэг ах чинь тэр өвчтөө надаа сайн хойдоо болсон биз тэгээд ах. Энэ мэдэрлээ энэ Тэр чи хүүхдтэй санаад Ер нь ер нь ийм хаам эртгэн явсан болж Йой. манай арлыг дампуур уучгаж агсан шүү дээ. Тэгэж ярил тэр завны ахмад нь заваа авиж өгчтэй шүү дээ. Йой. Завны ахмад яасан? Тэр завийг одоо хаана хэн бүрдгэж байгаа тэр Үе одоо тэгээд авах хүү чи тэр нөгөө нэг их газраа хийсээр л явна заяа. Би ч угаасаа ахмадын дуслагч нь одоо ахмадгүй онгоцсон дээр би ахмад нахгүй юу? Юу юм бэ? Хоёрын хүүхэд наад чинь тэгтээ оройдоо бууж ирдэг гэсэн. юу юм бэ? Та хоёр штэ нэг жилийн дараа төрөх юм уу та? Яах гээд байгаа? Гэхдээ та хоёр чинь жил хагас юу? Харч боо Манай онгоцны доор баахан хар боолоод ингээд сэлүүртсэн явж байгаа Тэр шүү дээ. хамаагүй штэ тэр чимбаадтэй Тэр онгоц чи явдаг Чимба үстэй. дээрээс чи бууж бууж ирдэг. ирэх штэ. Хар чимбаа оройдоо бууж ирэх гэж. Гэхдээ тэгтээ тэр чинь 44 залуутай уулзсан. Тэр дайлтаны улаан арьстай. Гүү тэд нар чинь бүр ингээ автомат кодлогдсон байгаа. Тэрнээс өөр юм ихгүй. За. Тийм. Йоо. Код багхгүй. За тэрийг яг хөө тэгээ жил 6 сарын дотор юу л эс болооч хүний амьдралд баясаа. Байдлаасаа боломжаа. Тэр яваад байна гэж байхгүй. Тэр ямаа дурна. Ерөөсө 3 сарын дараагаас тэгээд царай муутай гэсэн ойлголт байхгүй болно шүү дээ. Тэгэл буухта бадрал бат гэдэг үг. Бадрал бат. За хоёул арлууга Чин буцсан. гэдэг нэртэй. Охинтой те. Ер нь та хоёр юу мөнгө бэ? бөхстэй хөхтэй болсон. Тийм байна. Ер нь бол ихэрлэх юм байна та хоёр чинь. За Манай хоёр хүүхдүүд ерөөлөр болгүй. Хураа. Ядгатай те. За дараагийн асуулт мега дээр очиж гинөө. Мега. За. За арлаас явахгүй дээр зөрчилдвэл эсрэг талынхныгаа яах вэ гинэ. Одоо энэ Би бол зөрчил үүсгэх ёстой байсан мэн шүү дээ бүгдээрээ. би бол юу би ч одоо нэг хатан хааштай те боолуудаа яваад та нарын завийг шууд юу идэл чая. Яах гэсэн явг л дээ энэ. Яах гэдэг. Чимбаага явуулмааргүй байна. Гинэ. Би бас өвгөр хаан тэгвэл. Нөхрийгөө юу гэнөөч яа. Би бас нэг харж гисэн залуу төгөртэй баймаар. За. Гэхдээ ер нь манай завин дээр бол цэвэрлэгч хэрэгтэй хэрэгтэй ахмад хэрэгтэй. Одоо аваад явахаас өөр яах вэ? Замынхан голоос нэг хаяхгүй шүү дээ. Би юу? Би идчихлөө. Ямар Ямар амар хэрэг. идчихв. Йоо. Яг язур идээ суучдаггүй яах Би вэ? байж та хань. Тийм байлгүй дээ. Гэхдээ ханаагаас өмнө ч одоо яг юу руу явах та одоо арал руу явж байгаа шүү дээ.
тэнд хүлээгээ сууж байгаа бас хүмүүс гэрүүлвэл яах юм? Хүүшээ айгүй хэцүү юм аа. Зүгээр л тэр ихнийхээ хөлбрээр Чимбайтоор явдгаар явъя тоор үлддгээр үлддэг. Үгүй ээ. Чи өвгөө хана авал та. Яса хатуу багтаа. Хатан бэ Үний хамттай гэсэн. Ямар байна. Хар Чимбагийн хуучаа актер хатуу багч бай. Зөрчилж байгаа нэг мэдсэн чи бит хоёр явахаар болсон чи ингээ хоёр зөрөө үлдчихвээ. Йоо, ямар ядаргаатай юм бэ өстө нэрээ. Тэгч хоёлаа юу яа л да энэ хоёроор ирнэ яах юм бэ? Явуулчих гэж юу? Хавуулчих л да тэн чи өчнөө гой маавар ичүүд байгаа. Тийш үү. Үгүй би яг тийм уйдамт хаахгүй Яа юу? Монгол залуутай ярмаар. 5 сар гэдэг чинь бүр янах байхгүй би гэртээ харимаар Хүүс байна. тэр хооронд чи над чи шипижүү гэдэг хоёрын сурцсан. Тэр хэдийг нь дорн сурна штэ. Би харин ингээ уйдад би гэртээ харимаар байгаа байхгүй юу? Тэгээ тэр жил 6 сарын дотор ч бүүн адал явдал болооч тэр далаа дотор Юу яа ихчээ хэдүүлээ нөгөө хоёлаа нөгөө тэр залуучуудаасаа ингээд ерөөхдөө бол уйдчих штэ харж мараал те тэнгүүд юу яа энэ амьтдаа хил зааж өгөөд өөр нөгөө нэг энэ юу яа дайлаар мордыг ядаргаат дайлаар за тэгээд хоёр ерөөсөө яв хоёр тэн ерөөсөө ихийн эрэхт ёсыг сайхан цэцэглүүлээд ерөөсөө нөгөө үлдээ арал дээр бүр миврүүчд байгаа штэ би Хоёлаа дахиад Угаасаа ч нэх олон үгээр ярьдаггүй тэд нар. Ерөөс нэг 140 50 үгээр л ярьдаг. Дороо хэлний сурна. тийм байна те тийм байна те за Косто гэдэг нь юу би гэсэн үг. Мобото токото помбо. Тэгээ болоо. нөөт нь ойлгож байна. Эдрийг алчаад та нар үлдээ амар амар. Тэр юу балерин яриад байгаа юм. Тэр нэг идэл гэсэн үг ерөөсөө. Тий, эдрийг алчаад бөөнөрөө тэгээд ингээ сайхан амьдраа. Амар өгүүлбэр гэдэг. тэгвэл нөгөө нэг онгон дараадаг өмбо тумбо гэдэг үг чинь энэ эдгээс гарсан байна ш та өмбо тумбо тхуу эсвэл Эдрийг явуулчаад хоёлаа шүн орой тэр уулын цаанд очиж Джеймс Куки чинь энэ хавайчууд идсэн байхгүй юу? Джеймс Куки жинхнээс. ямар амар хэрэг Хавайчууд идсэн. Таны ч бүр өөг эцэг байсан гэж. Ясын ингээд эднийх нэг ингээ зэрэглээд ингээд шатлаад ингээд тавьчихдаг тийм уламжлалтай. Тэд нэр ирэх юм бол би мэ энэ гой энийг тарга Юу яа л да ингэж ярил зүгээр өмбо тумбо коста морико гэдэг юм байна те Customer commerce-рко. Хэдүүл ингээд ийм муу санаатай хүн юм чи хамгийн тарганаа өсөд энэ үнийг бас идчихэж бодсон шүү дээ. Одоо зүгээр идхийг зүгээр нэгтэй ингээд хоол итгэж байгаа юм шиг ярьдаг боллоо. Хүн идхийг ийм л хурдан тасч байгаа шүү. Оо санаа бийг отны цохон өөрөө л санаа. за Улаанбаатар хотод Өнөөдөр 2-оос илүү хүн идэхгүй шүү. ямар амар хэрэг вэ ёо Улаанбаатар хотод 17 цаг 42 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийд гарах галт гэсэн уриатаар хамтран ажиллаж байгаа. За Улаанбаатар их сургууль. За эднийх ингэж одоо ингээд яш эхэллээ штэ ер нь ерөөсөө тийм үү. За 2024-өөс 2025 оны хичээлийн жилд шинэ нэлсвэртэй зориулсан тэтгэлгээ зарлцсан. За хэрвээ та яшийнхаа шалгалтыг 40-оос авшаа 500-аас 599 оноотой одоо байх юм бол эдний 40% тэтгэлэг авах нэ. 600-аас 649 оноотой элсэгч 50% тэтгэлэг авах нэ. 650-аас 699 оноотой элсэгч 70% тэтгэлэг авах бол 700-аас дээш оноотой элсэгч яасан байх нь 100% тэтгэлэг авах нь шүү. Одоо манай Үнэгүй сурна цаанаа бол энэ Улаанбаатар их сургуулийг төгссөн. Тэгээд 2 жил Монголд 2 жил Солонгос сураад Монголд Солонгос хос дипломтой төгссөн байхгүй юу? Тийм шүү. Энэ цанцад бол хар. Хичнээн сайхан явж байна. Одоо энэ нь олон улсын Улаанбаатар гэж байгаа учраас яг 2 жил нь гадаадад сурж болно. Тэгээд соёлгын сургууль нь болохоор Германд хүлээн зөвшөөрөгдсөн гэж байгаа. Тэгэхээр лиценз шалгалт өгөх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр үндсэн мэргэжлэрээ бас ажиллаж болно гэж байгаа. Тэгээд энэ сургуульд бас Орос, Бурайд, Тува, Хятад, Солонгос, Энтэг гээд гадаад оюутнууд сурдаг. Тэгэхээр олон улсын гэдэг бас Монголда яг юм утга агуулдаг. Тэгээд тэнгуүтээ одоо энэ нөгөө нэг сургууль дотроо цаана гол таквондо жилөд бүжиг аялал совилох уу, сайн дурын үйлчлэл, гар бөмбөг, сакс гэдэг ийм гоё дугуулангуудтай. Инженер дизайн технологийн сургууль гэж байгаа байхгүй юу? График дизайн, үйлдвэрлэлийн дизайн, интерьер дизайн, хувцсны дизайн, програм хангамж, мэдээллийн систем, электроникийн инженерчлэл, мал зүй, ойн аж ахуй гэсэн ийм гоё мэргэжлүүд байгаа. Өөрч зөндөө мэргэжлүүд байгаа. Та эднийх биштэй 6 сарын 23-наас эхлээд сургуулийнхаа 1-р байран дээр элсэлт нь эхлэх юм байна л да. Тэгэхээр та хүүхдээ авч чод нэг бол энэ эдний идүүд элсэлт цэг IUU цэг идүүд цэг юм байна гэсэн энэ сайтаар н ороод ямар ангиуд байгааг нь мэдээд авчгаарай. Тийм. За тэгээд сая анжгаа
эрдэнэ дизайн технологи сургуулийн хэллээ штэ. Тийм. За тэнгууд эднийд чинь солонгос хэлний орчуулга, англи хэлний орчуулга, олон улс орон судлал, солонгос хэлний багш, англи хэлний багш, хэл шинжилэл, социологи, сэтгэл судлал, нийгмийн ажил гээд бас ингээд дотроо ийм олон ангиуд байгаа. За эдийн засаг бизнес сургууль мэдээж дахиад өөр юм байгаа штэ. За манайхан илүү дэлгэрэнгүй мэдээллийн тэр сошиал хаягаар нь ороод харчих боломжтой. Ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 46 20 26 буюу за урталтаа гар утснаас залгах ч бол урталтаа 11 гээд 46 20 26 80 47 20 26 гэдэг утаснуудаас аваарай. За олон улсын Улаанбаатар их сургууль гэж бичээл Facebook руу орчин ерөөсө кириллээр бичээд. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийд гарах гарц гэсэн уриатаагаар олон улсын Улаанбаатар их сургууль хамтран ажиллаж байна. Баярлалаа. За яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үргэлжлэн урж байна. За одоо ингээд бүгдээрээ санал асуулгандаа хариулцгаана. За чимагаас эхлэе шүү. Та тайти арал дээр үлдэх үү? Нэгд нь үгүй ээ. Хамгийн ихний явах боломжоор буцнаа. Ингээд асуулт санал асуулга хоёр давцгаар яаж юм ба та? Ядраж. Хоёрт нь үлдэж хэсэг амьдраад багийнхантайгаа хамт буцнаа. Гуравт нь үлдэж гэр бүл зохиож амьдрнаа. Дөрөвт нь арлын хаан болно гинэ. Би бол хоёр дахь сонгох юм байна. Яг гоё газар байгаа ч гэсэн ингээд нэг 5 сар ч юм уу нэг нэлээд хугацаа өнгөрсөй дараа бол бас амьдрал жоохон утгагүй санагдах байх. Тэгээд ер нь бол буцсан. Энэ нөгөө маазардаг нэвтрүүлэг штэ. Би гэр бүл зохиож амьдрнаа. Хоёрыг сонгосон би. Би гэр бүл зохиож амьдрна. Тий. Үлдэж гэр бүл зохиож Би амьдрна. чи одоогийн байдлаар ихэд дөрөв их нэртэй болчиход байгаа шүү дээ. Айё. Цаашдаа хэд ч болохыг бүү мэд. За би бол үлдэж хэсэг амьдраад багийнхантай хамт буцнаа. Яа тэгвэл би одоо түр хэлсэн шүү дээ амар уйдамтгай хүн гэдэг. Би ихтэй өвгөн хаантай баймааргүй байгаа учраас арлын хаан болмоор. Дөрөвт нь. Чам дахиад нэг ард гаргаад өгч бодлоо бас. Хоёр Дахиад нэг ард гаргаад. За манай лайвыг одоо 327 хүн үзэж байна. Гэтээ санал асуулган дээр штэ 258 хүн оролцсон. Айгуу сайн байна. За та тайти арал дээр үлдэх үү гэсэн чинь үгүй ээ. Хамгийн ихний явах боломжоор буцнаа гэдэг дээр 154 хүн буюу энэ дэр хин саналаа өглөө хин ч саналаа өгөө бид 154 хүн буюу 34% үлдэж хэсэг амьдраад багийнхантай хамт буцнаа гэдэг дээр Чимбайтурын саналыг нэмээд 42 хүн буюу 25%. За үлдэж гэр бүл зохиож амьдрна гэдэг дээр Анжигагийн саналыг нэмээд 17 хүн буюу 10%, арлын хаан болно гэдэг дээр Мегагийн саналыг нэмээд 49 хүн буюу 30% саналаа өгсөн байна. Тэгэхээр хүмүүс ер нь бол үгүй ээ хамгийн ихний явах боломжоор буцна гэж Та нар тайтигийн тэр хүүхнүүдийн гой сайхныг мэдэхгүй л байна л да. Ер нь бол Мона гэсэн үг штэ тий. Тийш. Мона хүүхэлдэг кино дээр дарал мөн гэсэн үг. Ерөөс энэ шиг хараалж юмс, энэ шиг хараалж юмс. Махитмаар өвөл гаха махаа. Тэр бүр хараа ингээ ус нь ингээ хөдөлдөг гэж байгаа шүбрэг мөбрөө гэд. Шүбрэг мөбрөө. Усын дагнтай ч амьдэрсэн бол. Тий штэ. Оймоо. Уус нь ингээ босоод ирдэг гэж байгаа штэ. Тэгээ хаан байхдаа жоохон зөв зохион байгуулаад одоо жоохон юм хөгжүүлчих юм бол тэн дээр чинь огонч тансаг амьдарч болох бах тий. Орчин үеийн ингээ гой гой юмнууд хийгээд тэг нь бодно. тухтай амьдрах. Бид нар тэр байтугай онгоцтой шүү дээ. Худлаа өөр. Чамаг ингэнэмэга өдөржин хэвдэх юм болно штэ хөлөө өдөржин байруулахаар гинэ 762 удаа байруулахаар өдөржин хэвтэн гинэ чамаа. Зүгээр би жимс идэл хэвтэж чиж. Нэрээ оршоол тэгээд сайн бараараа. Уг нь гой сонсогч дааж хаана барина гэхээр тэрийг 760 өдөржингөө барих болчих байгаа байхгүй. Дараа нь чи тэрнгээрээ жимс барьж идэнэ. Туркд ингээ бид нар ингээ нөгөө нэг дандаа буфе бол идэж байгаа штэ тий. Андаа тэгсэн чинь би за ингээ тэрүүгээр ингээ хаал мах байна ингээ бүх махнуудын түүгээ явж байгаа гот мега хаажууд хаал жимс ногоо энэ бүгдийг ингээ даваа явчихсан зөө. Наадах чи 2 хэл турчаад ирсэн штэ. Тий. 66-аас 64 болчих өрөөд ирсэн тий. Тэгвэл тайтгийнхэн тийм юу тарган биш юм шүү. Үгүй тарган шүү амар тарган. За Мауричуд ер нь тарган хүмүүс. За энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 27-ны Мягмар гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гарц гэсэн сураатаагаар за мөн Аржанчвлангийн анхны дугаараас авсан Аршаан хангад ажинчвлан хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3